бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-оос 7-ны дагаас баасан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа хоолболтол хов цогоо оройтой шашуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 7-ны 5 гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуултаа энэ дахиад зарлагдсан байна. Мөн терапиуны цагирлаа өвдөж цагаа буугаад терапиу хамтраа ажиллаж байна. Бэлзэн хоногтой чимдэг хүргэе. За бүгд нь чимдэг хүргэе. Бацхад бэлэн лээдтэй. Гэлээ шинэ 7 хоног эхэлж тий. За тэгээд та өнөөдөр нэвтрүүлэг дээр одоо яг ямар алдартан ярих вэ гэдэг тавчхан дур тий. За бидэнд өв залгамжлагчид хүчрхэг эмэгтэй дуу бунсуу найр танигдсан жүжигчин дуучин Пак Хёншигийн тухай танилцуулахаар бэлдсэн. За энэ жүжигчний тухай би 1 жил 2 сарын өмнө л ярьж ирсэн мөлий. Тэгээд шинжлэгдээд бас мэдээлүүд нь нэмэгдсэн байсан учраас шинжлээд ярьж байгаа. Дээрэс нь ярьсан алдартнаа дахиж ярьж байгаа шалтгаан юу гэхээр YouTube маань устсан. Тэгээд сонсогчд маань бит хоёрын мэдээллүүдийг дахиж нэвтрүүлгийг сонсох ямар ч боломжгүй болсон учраас тэгээд нөө Facebook ч одоо хуучин бичлэгээ үзэхээр бас жоох нэг муу тоглогдоод тах шиг байлаа шүү дээ. Тэр нь алдаа заачаад байлаа. Тэгээд тах шиг байлаа. Тэгэхээр аль болох өмнө нь ярьсныгаа дахиж оруулж шинжлэгдээд ингээд дахиж та бүхэн мань үзэх боломжтойгоор оруулах гэдэг шүү. Сонирхолтой шинэ мэдээллийн хуучин мэдээллүүдийг холиод хүргэж байгаа гэсэн үг. За өнөөдөр их чихний танилцуулгач. За би өнөөдөр дуучин, жүжигчин гэдэл маш олон төрлийн зохиолч, бизнесмен буюу Хилари Дафт танилцуулахаар. Хилари Дафт ч одоо нэг үнсгэлжин. Үнсгэлжингээр наах яг сайн мэдчихсэн шүү дээ. Та маш олон одоо киногоор бид нэр төрсөн дээ. Ер нь багаасаа бас алтар төрсөн. Тийм яг нөгөө Disney юу шиг Selena Gomez шиг шүү дээ. Төстэй зам л та. За энэ бүсгүй амьдралаас нь хүрье гэж бодлоо. За Хилари Эрхард Дафт гэдэг юм байлээ. 1987 оны 9-р сарын 28-нд төрсөн. Одоо 37 настай Америкийн жүжигчин, дуучин, зохиолч, бизнесмен юм байгаа. За хүүхдийн сонголтын 7 шагналын эзэн, өсвөр насны сонголтын 4 шагналын эзэн, залуу уран бүтээлчдийн 2 шагнал, ардын сонголтын буюу одоо үзэгчдийн сонголтын 2 шагнал нэр дэвсэн зэрэг маш олон тооны шагналын эзэн байгаа. За тэгээд Хилари Дафтийн хувьд болохоор Техас мужийн Хьюстон хотод төрсөн. За Хилари Дафтийн ээж нь болохоор Сьюзен Коллинс Дафт гэж бизнес эрхлэгч, киноны продюсер юм хүн байсан. Харин аав нь болохоор Роберт Эрхард Дафт болохоор түүхэн кинонуудад зөвлөхөр ажилладаг байсан бизнесмен буюу ээж аав хоёр нь хоёулаа кинотой холбоотой. Тэгэхээр охиноо ер нь бол тэр зүг рүү зөвлүүлэхэд нэлээд том түлхэж цоосон гэж хэлж болно. За энэ хоёр хүний хоёр дахь охин нь болж мэндэлсэн байдаг. За тэгээд багаас нь эгчтэй нь хамт аав ээжээр нь яадаг гэсэн гэхээр ер нь өөрснөө урлаг руу оруулахад их одоо дэмждэг байсан утгаараа эгчтэй нь хоёул ингээд балетын сургуульд хамруулагддаг байсан юм билээ. Одоо сургуультанд явуулдаг байсан. Хоёулаа хамт явдаг байсан гэсэн. За ингээд эгчтэйгээ хамт ер нь бол хамтлагуудын одоо нэг арын хоолой ч юм уу бүжиглэх ч юм уу энд ер нь багасаа л оролцоод ингээд явдаг байсан. Ингээд 93 он болоход эдний гэр болохоор Хьюстонс Калифорни руу нүүж утсан байгаа. За тэгээд эндээ болохоор охтуудынхаа урлагийн карьерийг илүү хөгжүүлэх боломжийг ер нь бол олгосон байгаа. За энэ үед Хиларигийн хувьд хэд эрхлэг ам тоглолцсон байсан. За дээрээс нь туслах дүрүүдэд тоглолцсон мар жүжигчнийхээ гарааг айл эдийнэ эхэлсэн байсан гэсэн. Ээж нь юу яадаг гэсэн юм бэлээ. Охтуудаа дагуулаа л нэг хаа нэг юм одоо нэг сонгон шалгуулалт болж юм тий. Тэр болгоно ингээл оруулаад яваад гэсэн. Оруулаа шалгуулаад үзээд яваад гэсэн. Тэгээд энэ хэдэн жилийн турш болохоор олон ч одоо дүрд шалгуулсан, олон телевизийн сурталчилгаанд бол анх ингээд тоглож эхэлжсэн. Жүжигчний карьерийнхаа улмаас даапал 8 настайгаа эхлэн гэрээр сурах байсан. Улсын сургууль явах гэж болохгүй байсан юм л да. Зав зайнж болдоггүй. Тэгээ нэг олон хүүхдүүдтэй бол тийм учраас дандаа гэрийн боловсрал аав ээж нь эхлээс өгдөг байсан гэсэн. Анхандаа бол нөө жүжигчний гараагаа эхэлж байхдаа давд голчлон туслах дүрд бол тоглодог байсан. Тэгээд дараа нь болохоор NBC телевизийн инэдмийн цуурлах Дадиогийн туршилтын ангид нас тогсон маа. Тэгээд энэ Дадио кинонд хамтран тоглосон Майкл Чиклс хэлэхдээ болохоор би түүнтэй ингээл яг ажилласан эхний өдөртөө л очиод их нэртэйсэн маа л да. Энэ охин угаасаа од болно гэж би мэдэрч ирсэн. Од болно гэж хэлжсэнээ санаж ингээд гэж. Тэгээд яасан гэхээр бус хүүхдүүдэд шаал өөр ингээд тайван итгэлтэй хизээ за нэг жүжигчин болсон. Багаас нь бэлтгэж учраас тийм тухтай байсан буюу яг л гэртээ байгаа юм шиг ингээд байсан. За ингээд хэдий продюсерууд шоу гарахаас өмнө Дафтыг энэ ууланд тэнцсэн байсан. Гэхдээ шоу гарахаас өмнө Дафтыг жүжигчдийн бүрэлдэхүүнээс хасцсан юм билээ. За тэгээд Дадиогоос хасагдсанаас хойш болохоор 7 хоногийн Дафт Disney сувгийн шинэхэн бүтээл болох Лизи Маккейрийн гол дүрцэг тогссон. Яг энэ дүрээр олон төрсөн гэж байна. Тийм шүү дээ. Энэ нэр нь угаасаа баг өөрийнх нь төрсөн нэр шиг тийм жигэн нэр шиг. За 2001 онд болохоор Hillary Duff Disney Channel-ийн Lizzie McGuire-ийн цувралд гол дүрийг бүтээсэн. За эндээсээ бол одоо орчин үеийн өсвөр насныхны амьдралын хөгжилтэй ухаалаг байдлаар харуулсан юм цуврал байдаг. Эндээ маш хурд алдартай болсон. За тэгээ энэ цуврал нь 65 анги юм билээ шүү дээ. Тэгээд бүр хөгжөөд дэлхийн 120 гаруй оронд гарсан буюу тэгэхээр дэлхийд даяар нөхрийг таньдаг болж эхэлж байгаа. Эндээгээ танигдсан учраас Hillary-гийн хувьд болохоор өсвөр үеийн шүтэн болсон.
За тэгээд Teen Queen гэдэг нэрийг хүртэл өгсөн байдаг. За тэгээд энэ цуврал нь 2001 оны 1 сарын 12-нд нээлттэйсэн байдаг. Тэгээд нэг ангид нь л ихэд 2.3 сая хүн үзсэн гэсэн хийт үнэлгээтэй кино юм Би ч гэсэн 10 жилдээ үзчихсэн шүү дээ. Тийм тий. Ер нь баг үзег хүн байх уу? Байвал байх л баг л та. Тэгтээ бай гэж бодоод нэг ангийн чулах нэг бүүлгээд ингээд тайлбарсан баг. Дээрээс нэг анимашн цуг орчдог шүү дээ. Тэр үзэхэд бас хүүхдүүд гоё сонирхолтой. Тэр нэг хөөрхөн байдаг тий. За тэгээд эндээс маш өндөр үнэлгээтэй болсон учраас Disney за илүү тэгвэл яаж хүнд хүргэх вэ гэдэг тал дээр илүү их ажиллаж эхэлсэн. Тэгээд цувралаа сурталчлахын тулд яасан гэхээр дуу гаргасан, ном хийсэн, хүүхэлдэйтэй хавсраад исэн шүү дээ. Тэгээд дээрээс нь тоглоом гаргасан, давхар видео тоглоом хийснээр илүү их алдартай болсон юм байлээ. За тэгээд энэ компани зөвхөн энэ шоуны одоо энэ туслах бараа бүтээгдэхүүнтэй ном цуврал энэ бүтээгдэхүүнээс ойролцоогоор 100 сая долларын ашиг олсон гэдэг мэдээлэл юм лээ. Тэгэхээр бол үнэхээр ашигтай уран бүтээл болсон шүү дээ. Тэгээд охтууд гэхэд чинь энэ дээр зурган гарсан бодолтыг авч өмсөхгүй болоод өхний тоноос гарах гэдэг шүү дээ. Тэгэхээр авч өмсгөл болчихж байгаа. За ингээд 2002 он Disney Channel-ийн телевизийн Cadet Kelly кино тоглосон байдаг. Энэ тухайн үеийн 19 жилийн түүхэндээ сүлжээний хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг бас болж чадсан байт юм байна. За 2003 онд гарсан The Lizzie McGuire movie кино Hilary Duff-ийн дэлгэцийн томоохон од бол эргэлт буцалтгүйгээр болгож чадсан байдаг. За яагаад дуучин болцсон бэ гэдгсэн чинь энэ цувралынхаа дууг дууснаар өөрөө дуулж хэлснээрээ би дуулах юм байна. Уран бүтээлээ ингэж эхлүүл зүгээр юм байна гэж бодсон ба. За ингээд хамгийн анхныхын цомог болохоор 2003 онд гаргасан юм л да. Гаргасан даруйда угаасаа одолцсон байсан. Тэг өсвөр үеийнхний шүтэн болцсон байсан учраас Billboard 200 чартыг тэргүүлсэн Америкийн нэгдсэн улс гэхэд шууд 3 сая хувь борлогдсон юм л да. Энэ цомгоос So Yesterday болон Come Clean гэдэг дуунууд нь хит дуунууд нь араараасаа төрсэн байдаг. За дараагийн цомог нь болохоор өөрийнхөө нэрээр нэрлсэн Hilary Duff 2004 онд болсон. За 2005 онд ч гэсэндээ гаргасан цомгууд нь маш амжилттай араараасаа гарсан байдаг. 2007 оноос хойш 2007 онд гаргасан цомог нь болохоор одоо нөгөө нэг өсвөр үеийнхний шүтэн байсан бол одоо за илүү насанд хүрсэн хүмүүс рүү чиглэх хэрэгтэй гэж бодоод электро pop чиглэлийн хөгжимтэй болсон. Хөгжмөд шүүмжлэгчээс маш өндөр үнэлгээ авч чадсан байдаг. Түүний With Love дуу нь болохоор Billboard Hot 100 анх удаа эхний 40-д багтаж орж ирснээрээ ер нь бол сайн дуулдаг гэдэг хүлээн зөвшөөрсөн юм байна. За хоёлаа хамтран ажилтгчаа танилцуулаад үргэлжлүүлье. Харигтай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуултай дахиад зарлагдсан байна. Тэгэхээр та 16.5% өндөр хүүтэйгээр тийм ээ хадгаламжаа нийлгээд сар бүр хосоороо гадаадад аялах эрх нэг харилцагч өмнө нь бол байгаагүй 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч 500 сая төгрөгийн эзэн 5 харилцагч сүүлийн 4 оронд таарсан бүх харилцагч 50 сая төгрөгийн эзэн болж хаяны хугацаанд тодрох 700 гаруй харилцагчдын нэгэн жилийн эц супер урамшуулах 100 сая төгрөгийн эзэн болох боломжтой байх нэ. За аян 2025 оны 3 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд үргэлжлэн. За тэгээ бүгдээрээ угаасаа нэгэн л хадгаламж нийлэж байгаа юм чинь тийм 16.5%-ийн хүү гэдэг бол их өндөр шүү дээ тийм. Тэгээд 2024 оны супер урамшуул буюу 100 сая эзнэр нь Сэлэнг аймгийн Малчаан ах тодорсон юм байл. Тэгээ хотод ирэхдээ ихтлүүр дээр байгаа салбарт ингээд хадгаламж нийлэх гээд бүртгүүлээд нийлгээд тэгээд азтан болсон гэж л. Тэр бас л одоо янда. Тий, аз гэж байх юм а тий. Үгүй нэгэн л хэдүүлээ мөнгө хадгалж байгаа юм чинь ийм гоё урамшуулалтай тий. Энэ үед нь хадгалчвал бас хүүхдүүдтэй нэгээд ингээд өгчөд болох байхгүй. Тий, тэгээд сая одоо яалагч маань тий хосоор гадаадад аялах нэг эрхч гэдэг юм уу 1 сая төгрөгийн эзэн энэчүүдэд чамлахааргүй хэмжээний зурсан шүү дээ. За тэгээд хадгаламжуудаа сонгоод шинээр хадгаламж нийлгэсэн. Дээрээс нь хадгаламжаа сунгасан, хадгаламжтай орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамдын урамшууллын нэг эрх аваад тус урамшуулалд оролцох боломжтой. Мэдээж хүн 16.5 буюу өндөр байгаа юм. Холбогд хотсын дугаар 70 10 техник 70 10 техник гэсэн дугаарлал холбогдороо сошиал хаяг нь Ариг банк МН гэж хахаар мэдээлэл гарч ирнэ. За Эрдэнэ тархан бол Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлүүлээд оролцох боломжтой байх нэ. Баярлалаа хамтран ажилласан Аригтай хадгалаа 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуул тань дахиад зарлагдсан байна. Аригтай гэж сонсогдоод байдаг гэсэн шүү. Ариг банк шүү манайха. Ариг шүү. Дээр л мөг яхалагдсан. Энэ Ариг гэж сонсогдоод идэв билээ чамцаал гэдэг. Аригтай. Ариг банк шүү. За ингээд Lizzie McGuire 2004 оны 2 сарын 14-нд Daft-ийн 65 дахь ангид тоглох гэрийг дуусгасны дараа сүүлчийн ангид цацаад ер нь бол дууссан. Цуврал уул нь үргэлжлэн гэж яригдчихсэн юм байна. Дахиад дараагийнхын цувралыг хийж тагаа яригдчихсэн ч гэсэндээ таанч энэ нь бол ерөнхийдөө үргэлжлэх боломжгүй болсон байсан. Ягаад үргэлжлэегүй гэсэн чинь цалин хангалттай байгаа юм бэл. Сайн цалин өгөөгүй. Тэгвэл одоо од болчиход байгаа ч мөнгө төгрөг. Харин тий 65 ангин тэртээ тэрэнгүү гоё болцсон байгаа чинь тий ахаал ингээд сунгахад бол болох л байсан. Гэтэ цалинг нь үнэхээр хангалттай байгаагүй. За тэгээд мэдээж үнсгэлжин байна тийм ээ. Энэ бол залуучуудын маш алдартай болсон романтик нийтм кино. Тэр үед ч одоо хичнээн ч гүйлгэж үздэг байсан юм. Би одоо баг өөрийгөө үнсгэлжин болно гэж боддог байсан. 2004 оны кино байх нь. Тэгээд яагаад цүлд бороо орохгүй юу ч үлээ дараа нь үнсэлцэхийн өмнө хэлдэг нэг үг гэдэг шүү дээ. Тэр мэрийг нь баг цээчилсэн. Би бол үнсгэлж. Гэтэл эмхтэн хүн болго өөрснөө гэж боддог аах. Гоё кино. За
Raise Your Voice буюу 2004 оны энийхээ дуушныхаа мөрөөдлийг биелүүлж байгаа нэг охины тухай байдаг. За тэгээд Material Girls гэдэг эгчтэйгээ Helgi Daft-тай бас хамтран тоглосон юм кино байдаг. За Younger болохоор 2015-аас 2011 онд ийм цуврал тасгал дүр бүтээсэн. Нарсанд хүрсэн жүжигчин болсон шүү гэдгийг энэ цувралаараа бас баталсан байт юм лээ. За бизнес зохиолчийн карьер гэхээр Hillary урлагийн салбараас гадна бизнесийн салбарт ч амжилттай ер нь явж байгаа. За одоо бол өөрийнхөө Hillary Daft брендийн хувцас өнөртөө усаа гаргацсан гэж явж байгаа. За тэгээ 2010 онд болохоор өөрийнхөө номыг одоо намтар номыг бичиж гаргасан байдаг. Энэ ном нь бол үргэлжлсэн юм 3 цуврал юм ном гаргасан. Гэхдээ гурван аягүй амжилттай болсон юм байлээ. За 2018 оны 1 сард болохоор эхлээд уул нэг өөрийнхөө гутлын брэндийг гаргах гэжсэн. Өөрийнхөө нэрээр данч тэр нь бүтлгүүтэд амжилтгүй юм билээ. Амжилтгүй болцсон. Өсвөр насндаа байхдаа гаргах гэсэн учраас нэлээд том алдаа байсан л хал та. За 2018 онд болохоор шинээр ахиж өөрийнхөө загвар зохион бүтээх карьераа үргэлжлүүлэхээр шийдсэн байдаг. За ингээд Classes USA-тэй хамтран Mouse X Hillary Daft нэртэй нүдний шилний загвар гаргасан байт юм байна. Тэгээд брэндтэй цаашдын хамтын ажиллагааны үр дүнд болохоор Mouse цугл болгоно Classes USA дээд зэрэглэлийн брендийн ангилал хамгийн өндөр борлуулалттай нүдний шилний брэнд гэж шүү. Тийм лаг гэдэг чинь ер нь бол их цөөхөн хувиар гардаг. Тэгээд хамгийн өндөр борлуулалттай буюу гараал байхгүй болчихдог юм билээ шүү дээ. За тэгээ 2019 оны 1 сард Pined-ийн жүжигчин Chelsea Handler нар гой сайхны бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийсэн. За хөрөнгө оруулалтын үр дүн тэрээр 2019 9 сард өөрийнхөө нүр бод ээж бүрлээс подкаст хөдөлтөнд гаргасан байдаг. За тэгээд 7 дугаар сарын ихээр Younger 7 дахь буюу сүүлийн удирдалтын шинжилгээдээд сүлжээний хамгийн удааг ургуулжсэн ээж бүрэн одоо тийм бодлогын хэрэгслийн босон гэж бас зарлагдсан байдаг юм байна. За тэгэхээр яг энэ хугацаанд хамгийн их бараг л одоо нөгөө антифен гэхээс илүү донтцсон фенүүд юу гэх юм бэ? Мөрдөөд мөшгөөд ингээд занал хийгээд байдаг тийм фенүүд. Одоо тэр чинь солонгос руу сайн фен л гэж хэлдэг юм л да. Тэгээд интернэшнл одоо олон улс юу гэж хэлдэг юм бол тийм ямар тач одоо stalker гэх юм да тиймэрхүү фенүүд их зөндөө байсан. За энд нь 2006 онд болсон маань тухайд Hillary Daft өөрийн найз залуу болох Joel Madden-тэй одоо хамт ингээд байх үед нь хоёулангийн занал хийсэн. За хосуудыг занал хийсэн. За ингээд энэ хоёр хэнийг занал хийгээд байгааг нь мэдэхгүйгээр өөрснөө мэрэгжлийн мөрдөгч хүсэлж авсан, үе мөрдөгч авсан. Тэгсэн чинь нэгэн эрэгтэй хүн Hillary Daft-ийн өөрийнхөө болохын тулд буюу нөгөө хийсвэрлээс чи минийг би чамдаа өргөдөг гэдэг юм өөрөө боталтай байсан. Тийм багаз танихгүй мэдгэчгүй өрнө би чамдаа өргөдөг учраас чи бараг намайг араар тавьчлаа гэж бодоод найз залуугийн ч юм ойр тойрны бүх хүмүүсийг чинь би ална гэж одоо занал хийлж хэлсэн юм л да. Тэг яагаад гэсэн чи өөрөө л дотроо тэгээд төсөөлцсөн байсан. Тэгээ нэтгээд хамгийн гол нь байнга мөрдөж мөшгөж байсан. Тэгээд цахимаар болон шууд занал хийлэл илгээжсэн буюу ер нь иргэн тойронд нь гарч ирэл бүр ингээд дарамтанд байнга оруулаад байсан. За тэгээ эндээс хамгийн хайс юм нь найз залууг нь алчих үйдэ гэдгээс найжсэн. Ягаад тэгэхээр чи намайг араар тавьчлаа гэдэг нь шүү дээ. Чи миний найз охин байжээж өөр хүнтэй явлаа гэж. За ингээд бүр аргаа орсондоо шүүхэд цагтаа тандсан. Ингээ хандаад хамгаалтын шийдвэр гаргуулж авч чадсан байдаг. За тэгээд энэ этгээдийг нэлээ хөөцөлдөж баривчлаад шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгээд шүүхийн баримтанд тэмдэглэснээр болохоор тухай тэгээд Hillary Daft-ыг ханилж суух ёстой хүн минь буюу баг өөрийнхөө эхнэр нь болсон гэж ойлгочих. Энэ миний эхнэр шүү дээ гэж үзчихсэн. Талаас асуудалтай байсан гэсэн үг байна. Тэгээд тийм учраас яг энэ бодит байдалд занал хийлэл учруулж ихсэн юм л да. Хожим энэ хүний нэр нь тодорсон Максим гэж нэрлэгдсэн юм билээ. Тэгээд Максим жигэн нь болохоор яг ингээд өөрөө дуудахаар Макс гэж нэрлэгддэг. 117 хоног хорих хэл хүссэн байдаг. Тэгээ 117 хоног бол гараад ирэл буцаал. Яг нь ойртож болохгүй гэл хориг тавьсан гэж байна. Тий хориг тавьсан. Тэгээд дээрээс нь бас мөнгө төгрөгт хоргуулсан л хэлээ л дээ. За тэгээд хүний хамгийн аюулгүй газар бол гэр орон гэж үздэг. Тэгээ Hillary Daft-ийн бодлохоор гэр орон ч гэсэн аюулгүй байха болж гэрсэн. Энэ дарамтууд ирээд байгаа учраас яа тэгэхээр зарим этгээдүүд түүний байшингийн ойролцоо байн эргэлдэх болсон өдөршөнгө өглөө өрөөгүй. За тэгээд гэрлүү нь ер нь хууль бусаар буюу хулгайгаар нэвтрэх орлого ер нь бол гарч ирсэн. Энэ нь хамгаалтын албаных нэлээдүүд баригдсан. Гэрлүү нь ингээ нэвтрэх гэж байгаа хүмүүсийн энэний улмаас тэрээр байн хамгаалтын албатай хамтарч ажиллахаас ур аргагүй болсон. Ер нь хамгаалагчтай хит хитэн гадны хүмүүс таарчсан. Алтархнуучид гэхдээ ер нь байж одоо амьдарч байгаа гэрийн гадаа нэлээ олон хамгаалагч зогсоод юм л шүү дээ. Нэг талаараа одоо сүртэй энэ ч гэж бодогдоод нөгөө талаас бол үнэхээр иймэрхүү хүмүүс бол байгаад юм л шүү дээ. Тэр ч тэр далаа хичүүлэх хэцүү үедтэй өө гэд. За тэгээ сүүлийн жилүүдэд Hillary Daft нийгмийн сүлжээг идэвхтэй ашиглаж байгаа ч гэсэн олон тооны онлайн занал хэлэлэх хэрэгдэг юм байна. 2020 онд Hillary өөрийнх нь Instagram дээрээ хүүхдүүдэд буруугаар ашигласан тухай онцлоггүй цуурхал агт харж эхэлсэн. Тэгээд энэ талаар олон худал мэдээлэл тархсан ба. Энд нь болохоор
шууд өөрөө хариу мэдэгдэл хийгээд ийм цуурхал занал хэлэлд маш хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн буюу хүүхдүүдээ хамгаалах нь миний хамгийн ихний үүргээ. Би юм худлаараа занал хэлэлд өчүүхэн ч итгэхгүй бас дэвчихгүй байна гэж хэлж ирсэн. За тэгээд 2016 оны Халливны баяр хамгийн дуртай баяр юм билээ. Халливны баяраар найз залуу Джейсон Уолш хоёрын хамт үдшилэг дүмссэн хувцаснасаа болоод хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэлээд том анхаарлыг татсан. Яасан гэдгсэн чинь энэ хоёр нэг Америкийн уугуул иргэдийн өмсдөг хувцас буюу индианчуудын хувцас гэдэг шүү дээ. Энийг одоо өмсөд нөгөө юунд очсон баггүй. Халливанд тэгсэн чинь одоо нөгөө тэр уугуул соёлыг гутаанд оромжилж ийн чи одоо тийм юу гэдэг ч юм дээ. Доромжлоод ахаар хувцас биш одоо тэгээ баяр ослол өмсөд авах шин чи одоо бидний урлаг соёлыг болонтой гэрч нэлээд том бас шүүмжлэлд хүрсэн юм бэлээ. Эннээсээ болоод бол өөрсдөө албан ёсоор уучлалт гуйсан байдаг. За 2018 оны 5 сард дафт болохоор Нью-Йорк дахь орон сууцныхаа хажуу талынхаа хөршөө олон нийтэд буруушаасан Instagram-д одоо түүхээ ингэж бичиж хийсэн бэлээ. Тэр нь болохоор тэр хөршин юу юм бэлээ. Шүнжэнгөө одоо хар тамхи хэргэлдэг. Энэ хар тамхи хэргэлж нь утаан ингээд байнга хажуу талын ингээд орж ирээд идэм байл та. Тэгээ тэр үед нь тухайн үеийн найзлын тэр хөршийг нь хаалгануудад наа тамхи одоо ингээд болооч чимээ шүүгэнэ болооч шүн хүн унтаж амармаар байна гэд тухайн үеийн найзлуудаа бас барьцаалж аваад зодгонуудаа бас болж исэн юм байна. Тэгээ Хиллари Дафтийн төлөөлөгч нь хэлэхдээ тухайд төрцөн байсан учраас битсэн хүн хэдэн сарын туршид дам тамхиталтанд уртж штэ бол гэж л болохгүй штэ гэж нэлээд болж байсан. За тэгээд папарацтай бас нэлээд маргалддаг. Ягаад тэр нөө хууль бусаар хаасаагүй дагаад хүүхдүүдийн зургийг авах гэж бас араас нь хөөцөлддөг гэх юм уу. Тэгээд олон нийтийн сүлжээнд хүүхдүүдийн зургийг хэд их шүүмжилж байна гэж бас шүүмжлэлд хүрчтэй юм байлээ. За тэгэхээр би эцэгхийн хувьд бол те юу зөв юу буруу гэдгийг би мэдэж байна. Миний хүүхдүүд миний бахархал аз жаргал их сурвалж би тэднийг хайрлаж хамгаална л гэж ярьж байсан. За тэгээд 2020 оны цуурхал нь юу вэ гэхээр нэг үндэслэхгүй хувилдааны онолд тараад Хиллари Дафтийн хүүхдийн эрхийн зөрчил буруутгах нэлээд том гүтгэлэг буюу хүний 8-ны хүүхэд хууль бус 8-нд холбогдсон гэдэг айхтар том маргаанд бас орсон байдаг. За тэгээ энэ нь үнэхээр хүүхдийн нүцгэн зурагт харсан. Тийм. Нүцгэн зураг нь гарч ирсэн. Одоо хүүхдийн нүцгэн зургуудыг авч Instagram-да тиймээ сошиалда байрлуулдаг юм байна гэдэг. Иннээсээ худал мэдээлэл тарснаасаа болоод одоо арга хэмжээ авсан байдаг. Тэгэхээр яагаад та нар ийм амар ёс зүйгүй те юм худлаа юм тараад юм бэ гэдэг хэлсэн. За тэгээ COVID-19-ийн үед бол нөгөө маскгүй явж байгаа зургаад аруулаад нэлийн том маргаанд явж байсан. Тэгээд яагаад олон нийтийн газар маск зөөхгүй ингэ явж байгаа бүгд л цар тахлын үед би бинийг хамгаалж явах гэхдээ за тэгтэн энэ тайлбар хэлэхдээ би тухайн нөхцөлд бол аюулгүйгээр зайгаа бариа явж байсан хууль журмыг мөрдөж байгаа гэж тайлбарлаж ирсэн байна лээ. За тэгээд хамгийн том асуудал нь хувийн амьдралаас нь дурдвал тийм ээ юу юм гэхээр 2001 онд өсвөр насны од байх үедээ Аарон Картертай өргөжсэн. За тэгээд энд нь болохоор Аарон Картертай бас нэг кинонда нөгөө Лизи Маккер киноны нэг ангиднаас хамт тогсон юм билээ л дээ. Энэ харилцаа болохоор Хиллари Дафт болон Аарон Картер тэгээ дээрэс нь ингээ хайрын гурвалжин болсон буюу Линдси Лохан орж ирсэн. За ингээд хайрын гурвалжин болоод бөөн хил амны бай болсон л та. Энэ гурвалжин 2000-ад оны их үеийн өсвөр үеийн оддын дунд бүр ингээ бүүн болж ирсэн. Хиллари Дафт ч Аарон Картер хоёр анх 2000 онд болохоор нөгөө киноны үеэр танилцаад үерхэж эхэлжсэн. Энэ үед Хиллари бол 13 настай байсан, Аарон Картер 14 настай байсан ба. За тэдний харилцаа олон нийтийн өмнө хөөрхөн романтик гэдгээр маш алдартай байсан. Тэгсэн ч удалгүй Аарон Картер Хиллари Дафтыг үерхэж байхдаа зэрэгцээд өөр нэг өсвөр насны од байсан тухайн тий Линдси Лохантай давхар болчих ирсэн. Одоо нас нь 14 дээр багтаа л тийм. Үүнээсээ болоод Хиллари Дафт Линдси Лохнарын хооронд жижиг сүргэлтэй болсон байдаг. За тэгээд энийг харж ирсэн хүмүүс өсвөр насны хайр дурлалын сүргэлдөө драма гэж нэрлэлсэн юм байна л дээ. Аарон Картер хожууны ярилцлаганд болохоор би Хилларигаас баг зэрэг уйдсан байсан юм аа. Тэгэл өргөнтэй давхар болж үзхийг хүссэн ингэж шууд хэлсэн юм билээ. Энээс болоод Хиллари Линдсинаар сүүл одоо ер нь бол олон жил би бинийг муулаад явахгүй ч гэсэндээ эвлэрээгүй ер нь тийм хүндээ харилцаатай хിവэрэл байгаа. За Аарон Картер харин ч хоёр охинтой сайн харилцаагаа хадгалж чадаагүй эцэст нь айлнаас ингээл салцсан гэсэн. За 2004 оны 7 сарын 16-нд Хиллари Дафт тэр үед 25 настай байсан. Хамтлагийн дуучин болох Joel Madden-тэй болцож эхэлсэн. Тэгээд энэ хоёрын хувьд болохоор 2006 оны 11 сард салцсан буюу 5 сар хамтайгаар салцсан юм билээ. За ингээ 2007 онд Хиллари Канадын NHL-ийн мэргэжлийн хоккейчин Майк Комбитэй болцож эхэлсэн. Тэдний харилцаа хурдан гүнзгийрээд 2010 оны 8 сард нь сүү тавиад гэр бүлд болсон. 12 оны болохоор тэдний хүүн Лука Круз нь мэндэлсэн. Гэхдээ 14 онд салалтын өргөдөл өгөөд 16 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан байдаг. Тэгээ салхтаа бол юу гэмтэй маш сайн найзууд байхаар сас юм бэл ямар нэгэн тийм актер хэрүүл мархан бол болоогүй. За харин Хиллари Дафт дахиад хараа болсон буюу Мэтью Коман хоёрын зам анх 2015 онд санамдгүй байдлаар огтлцсон юм билээ. За тухайн үед нь Хиллари Дафтын шин цомог дээр нь хамтран ажиллаж исэн ба.
Ингээд хэд хэдэн дуун дээр нь хамтран зохиолсон продюсер нь байсан. За студи дотор олон удаа хамт ажилласны дараа тэдний нэг би бидэд тасна гэдэг чинь тий харилцаа илүү хүчтэй болоод за тэгээд би бидэд хайртал болсон гэсэн үг. Тэгээд хэлээрээ энийг ярьсандаа дурдахтаа болохоор тэр маш авьяастай ухаалаг бас их дараахан байсан. Бид хоёр хоорондоо маш олон зүйлээр холбогдсон. Ингээд энэ хоёр цомог дууссныхаа дараа болцоод илүү хувийн болж эхэлсэн. Гэхдээ 2017 онд энэ хоёр бас хэсэг салсан юм билээ. Хэлээрээ энэ үед бас өөр хүнтэй болцож ирсэн. Гэхдээ жинхэнэ хариулах медиатыг эргээд за би энэ хүндлээ ярьд юм байна гэд эргээд нийлсэн байдаг. За ингээд 2018 онд жирэмсэн болоод охиноо төрүүлсэн. 2019 онд Хилари давтад гэрлэх санал медиа тавиад Хилари инстаграмда тийм хизээж эргэлзэхгүй байна гэсэн хариу өгсөн юм билээ. Тэгээд удахгүй бяцхан дулаан уур амьсгалтай гэр бүлийн хурмайсан буюу цомхоо хүрээнд хурмайсан. Одоо бол маш аз жаргалтаар ингээ амьдарч байгаа гэсэн үг. 2021 онд бас тэдний хүн дахид төрсөн. Үнэхээр хайртай гэдгээ дандаа илэрхийлдэг, хайрын үгтэд зурс бичдэг, инстаграмдаа нийтэлдэг. Ер нь дандаа хайртай гэдгийг хэлдэг юм лээ. Илэрхийлдэг. За. Тэгэхээр чин сүүлд ч одоо тэгэхээр чи хэдэн хүүхэд болсон гэсэн үг? 3 хүүхэдтэй байна тийм. Өөртөө өнөр өтгөө айлж шүү дээ. Яг оноо. Чихэрт маш туртай юм билээ. Чихэрнээс бол ерөөсөө юу гэх юм бэ? Татгалцгүй гэж ерөөсөө тэгээд шар хайрны брэнд гэдэг мөнгө хөрөнгө оруулалт хийсэн. Тэр нь маш амжилттай ингээ явж байгаа. 30 насныхаа төрш өдрөөр би аль бие ёсоор насанд хүрлээ гэдгээ зарлж ирсэн. Хүүхдүүдийнх нь нэр аягүй гоё утгатай юм биш үү? 3 хүүхдийнх нь Лука Круз Комри нь болохоор гэрэлтэж байгаа гэсэн утгатай. За Бенкс Violet Biar гэдэг нь өрмөц байгальтай холбоотой нэр гинэ. Тэгээд Meet James Bayer нь болохоор хаврын цэцэг гэсэн нэр холбоотой нэр гэж шүү. Их бодож өгдөг гэсэн. Тийм байна. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн алдарт нь луурцгаа. Өнөөдөр танилцуулах алдарт маань өв залгамжлагчид хүчрэг эмэгтэй Дуу Бунсун хэмээн драмагаар танигдсан жүжигчин Пак Кёншигийн тухай танилцуулнаа. За 1991 оны 11 сард төрсөн. За энэ жил 33 настай, өнгөрсөн жил би 32 тайг танилцуулжсэн. Метр 83 см өндөр. За өнгөрсөн жил 82 гэж хэлсэн бол 1 см өссөн бол 83 болсон байна. За эхний баримтанд багадаа их зөрүүт хүүхэд байсан гинэ. Ээж нь одоо юу ч гэж хэлсэн дандаа үгүй гэж хэлдэг хүүхэд байсан. Тэгээд их зөрүүт байсан учраас сүлд ээж нь no man гэж нэрлэдэг байсан гинэ. No гэсэн род тий. Тэгээ байнга зөрүүдэлж яадаг гэсэн ч гэсэндээ нэг л үедээ ингээд магтуулдаг гэсэн тэр нь эмээ өвгөндөө очоод дуулахаар аав ээж минь хүү ямар мундаг гоё дуулдаг юм бэ гэж магтдаг гэсэн. Бусдаар бол тэгэл байнга зөрүүлээл загнуулаад өгдүүлээл ингэж явж байдаг хүүхдээсэн гэж байгаа. За ингээд дараагийн баримтанд 5 секунд маш мундаг дуулж чадна. 5 секунд ээ. Тий, 5 секунд. Нэг хоёр 5. Яг зөв. За анхандаа дуучин болох бодол өөрт нь бол ерөөсөй байгаагүй. Тэгэд ээжийнхээ хүслээр өмгөөлөгч эсвэл прокурор эсвэл цагдаа ч юм уу болоо гэж боддог гэж. Харин дуучин болоход нөлөөсөн зүйл нь юу гэхээр 10 жилээ сурагч байхдаа санамсаргүй байдлаар дуулан сонирхож байгаа нэг хамтлагт ороод тэгээ дуулах болсон. Тэгээ нэх удаан бол ингэж дуулж явна гэж бодоагүйсэн чинь нэг юм урсгалаараа явсаар байгаад тэр хамтлагаараа тэмцээнд ороод тэр тэмцээндээ төрүүлээд тэгсэн чинь маш том entertainment. Одоо нэг SM JYP гэх мэтчлэн entertainment-удаас санал өгсөн юм байна. За ингээд яг нөө санал өгвөл ингээд нэрийн хуудасаа өгөөд тэгээ тэр үедээ тэр цуглуулсан баха нэрийн хуудасаа ээжтэй өгсөн чинь миний хүү чинь бас энэ л чадвар байгаа юм байна штэ гэж хүүгээ бас хүлээн зөвшөөрсөн. За энэ олон нэрийн хуудас дундаас нь тэр том entertainment-ийн тухайд мэдэхгүй л байсан юм байлээ л дээ. Одоо жишээлбэл SM-д орчих юм бол энэ ч ийм бол алдарт байгаа JYP-ийн байгааг дээ мэдэхгүй. Тэгээд хамгийн их тэр өөрийнхөө entertainment оруулахыг хүссэн нэг хүн байсан гэнэ. Үгүй чи манай entertainment орчихоо гэдэг. Тэр нь гэхдээ бүр үнэхээр хэмжижгээ entertainment байсан гэсэн. Тэгэл араас нь гүгээлсэн байна. Тийм учраас за энэ хүн л дээ одоо намайг ингээд л авах гэж хүсээд амж юус энэ entertainment-нд орчоо гэсэн чинь нөгөөдөө тэгээ дампуурсан билүү. Тэгээ одоо дампуурч очоо яалтай байлээ тийм. Тэгээд удалгүй бас дахиад өөр entertainment-д ороод за ингээд 2010 онд 3 жил бэлтгэгдсэн эцэст Зя гэдэг хамтлаг байдаг. За энэ болохоор 9 гишүүнтэй хамтлаг байлаа. Энэ хамтлагийн гишүүнээр дуучны гараа аль бисаар 2010 онд эхлүүлсэн гэсэн үг. За тэгээ уг нь өөрөө бол ийм уянгийн дуу дуулах дуртай, уянгийн дуу дуулдаг хамтлагт ормоор байгаа гэдэг entertainment-д хэлсэн. Тэгсэн чинь entertainment нь ийм K-pop өстэй жих ийм цоглогтой. Тэгээ дээрэс нь ийм тоног төхөр юу гэдэг лээ нэг хоолойг нэг арай өөр болгоо хувирагчтай штэ тий. Нэг тийм байдлаар дуулдаг тийм хамтлагт орсон. Хэл тэнтрийгээд үү. Тий, тэгээд гол нь өөрт нь ерөөсөө дуулахыг 5 секунд л өгдөг гэсэн. Тэг 9 гишүүнтэй. Тэгээд одоо хуваарлаа штэ. Хуваарлаг гэхэд уг нь нэг гишүүнтэй 20 секунд олдохоор л байгаа юм да. Манай хүнд бол нэг 5 секунд л болдог. Одоо муул дуулдагтай бол биш. Тэгээ нөө хуваарлалтаас болоод ч юм уу 5 секунд л олддог гэсэн. За тэгээд тухайн үед яагаад ингээ маш багахан хэсгийг дуулдаг авдаг байсан бэ гэхээр хамтлагийн гишүүнд Дунжун гэж залуу байдаг. За тэр залуу маань баг одоо хамтлагийнхаа гол хүн байсан. Хэм уг нь манай хүн чинь гослол хоолой байсан бэл.
За. Тэгээ гоцлол тэгээ гол хоолой нь ингээд гоцлог гэхэр ч удаа ганцаар шүү дээ. Гол хоолой маань 5 секунд гэдэг чинь айгу сонь сонсож байгаа. Уг нь арай илүү хэсгийг гол хоолой авах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь тэр Дунжуун гэдэг гишүүн их алдартай байсан. Тэгээ хүн болгоны таньдаг гишүүн байсан учраас ч гэсэн энтертайнмент нь илүү л их гаргаж шахсан хийж байгаа хэлбэр юм уу? Тий одоо алдартайгаа л урдаа барьдаг байсан гэсэн үг. Тэгээ тийм учраас баг тэр CD-ний Дунжуун ганцаараа дуулаад баг манай Дунжуун гэ бүх юмаа ганцаараа хийцэндэ гэж ярьж илээ. Тэгэхээр тэр хэмжээгээр л их алдартай байсан юм шиг байна. Тийм байна. Тэгээд 9 гишүүнтэй учраас машинда байнга чигцэлдэж явна. За хамтлагийн ахлагч нь бол урд талд ингээд чөлөөтэй суучиж байгаа. Тэгээд хойдлын хэсэгт нь ингээд дөрүүрээ чигцэлдэн. Тэгээд хамгийн залууны суучраас мэдээж тухтаа суудал дээр бол суух боломж байхгүй дандаа нэг юм налын яг нуугсныг налыг гэсэн чинь ингээд хойшоогоо налчих тийм байхгүй нэг юм нуглаа дэшээ тавьчихдаг саналууд байдаг шүү дээ. Их тийм санал дээр суудаг гэсэн юм билээ. Тэгэхээр айгу тухгүй л байж л те. За гисэн идэж тухайн үед хамтлагт нь одоо хариалагдчихсан энтертайнтаас өмнө нь тэ өөр энтертайнмент байгаад нөгөө тэр энтертайнмент нь дампуурсан гэж ярьжсэн шүү дээ. Тэнд байхдаа анх тэ өөрөө сонгогдоод орсон чинь тэр өмнөх энтертайнментийнх нь бас нэг юм шалралтанд ороод орж ирсэн хүүхдүүд энэ пак хён шиг жүжигчин гэх тийм өрсөлдөгчийн нүдээр хараад ерөөс дотносдгүй байсан. Нэг сандаа жоохон гадуурхаад идэг гэсэн. Яг учраас өмнөх энтертайнмент дээр ингээл байгаль ганцаараа дуулдаг ер нь жоох юм ганцаардмал байсан. Гэхдээ өөрөө бол за яг вэ би одоо тий өөрөө авиас чадвараа үзүүлээл ингээл өрсөлдөөл явж хад болно гэж боддог байсан бол ингээд 9 гишүүнтэй энтертайнмент одоо хамтлагт ороод ингээд явсан чи өөрөө жоохон өмнөх шигээл ингээл ганцаараа дуудуулаад ингээл ганцаараа бэлдээл юм жоохон ганцаардмал байгаад байсан юм байна. Тэгээд тэгсэн чинь хамтлагийнх нь ах нар хэлсэн маа. Үгүй чи одоо юу игээд байгаа юм бэ? Хоолны цаг болсон байна шүү дээ. Яагаад л ингээд энэ өрөөнд ингээ ганцаараа суугаад байгаа. Гараа дээрээ хоолоо идээ гэд энэ мэдчлэн байнга дууддаг буюу ингээ футболын нэг юм мөөгөнцөр үнэртсэн өрөөнд өдөржингөө ганцаараа суудаг байсан бол ингээ ахнаар дуудаж гаргаж ирдэг болсон юм байна. Тэгэхээр нэг өсөндөө хүмүүстэй бас ингэж дотн нөхөрлж болдго юм байна те. Арай өөр орчинд бас би ингээ байж болох юм байна гэдгийг ухаарсан гэсэн үг л дээ. Тэгээд баг багаар ах нартаа сэтгэлээ нээж эхэлсэн юм бэл. Хамтлаг болж шүү дээ. Тий, хамтлаг болж юм гэсэн үг. За хамтраалагчид хэлцүүлээд үргэлжлүүлье. Тераплийн цаг ирлээ өвдөж цагаа бол терапли. За танд нусгай харал найтай хамар битүүрэх, бие зараах, толгой өвдөх, халуурах, бөлчин өвдөх зэрэг энэ шинж тэмдгүүд илэрч байвал терапли ханиалгах эсрэг бэлтгэлийг хэрэглээрэй. За тэгээ хэрэг танд томоогийн дараах шинж тэмдэг илэрч байгаа бол терапли ханиалгын эсрэг бас бэлтгэлийг хэрэглээд үзээрэй. Тераплийн хувьд бол Швейцар улсад үйлдвэрлэсэн GlaxoSmithKline гэдэг клиентийн одоо патентлагдсан бүтээгдэхүүн юм байна. Тэгээд дээрэс нь энэ GlaxoSmithKline гэдэг болохоор компанийн хувьд дэлхийн чанар амжилтаараа эхний 5-д эренбэлэгддэг гинэ. Тэгээ 9 удаагийн Нобелийн шагналтай юм. Тэгээд вакцинтай компани гэж нэрлэгддэг юм байна. Тийм байна тий. Үдгээд эний чинь би бол яхаа өмнө нь бол хэрэгжилж л байсан л да. Тэгээ нэг ханиад томооны үед гээд бид хэд ч бас нэг өгжсэн шүү дээ тий. Тэгээ хэрэглэхэд бол аягүй зүгээр л байгаадсан. Гэхдээ би бол нэг өөр дэрлэл жишээ авч хэлээд байгаа шүү дээ тий. Яг оноо. За тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ханиад томог их үед халуун шингээ ихээр уух зөвлөмж өгч байгаа. Тэгээд терапли халуунаар нь яг унахынхаа өмнө уух нь илүү тохиромжтой үйлдвэртэй гэсэн. Тийм. Ягаад тэр нэг тэр ханиалгаад байгаа тэр юм дарж идэг юм байна л да. Энд чинь тэгээд дээрээс нь өвдөл намдаа халуун буруулах үйлдэлтэй судас сагшаа хамрын битүүрлийг арилгах үйлчлэгээтэй хамрын шүүрэл буюу нус гоочод байгаа ялгарлыг зогсоодог харшлын эсрэг үйлдэл үзүүлдэг витамин С-тэй учраас дархлаа дэмждэг байна. За хэрэглэх зааврын хувьд нэг уут бэлтгэлийг шаардлагатай үед 4-6 цагийн зайтай хэрэглэнэ. 24 цагийн хугацаанд 4 уутаас олон бэлтгэл бол хэрэглэхгүй юм билээ. За тэгээ бэлтгэлийг 4-өөс бага цагийн зайтай хэрэглэхгүй. За бэлтгэлийг 12-оос доош насны хүүхэд бол хэрэглэхгүй гэдэг насны хүртэл заасан байт юм байл шүү. Тэгэхээр бүх юмын сангуудаас худалдаж аваарай. Тэгээд ийм учраас та эмийн заавартай заавал танилцаарай. Баярлалаа хамтран ажилласан тераплийн цаг ирлээ өвдөж цагаа буалд терапли байлаа. Баярлалаа. Хамар битүүрч хэцүү байдаг тий. Бит хоёрын үед бол нөө ярьж чадахгүй шүү дээ. Хамар маягаад. Ер нь хамар битүүрх нус гоожоо. За тэгээ нулимс гоожоо. За тэгээ хоолоо захтнаад нэг камераад эхэлчихэл зогсохгүй байсан. Түүний хэцүү. За дараагийн баримт нь алдартай болсон түүхээс нь танилцуулъя. За ямар ч тач хамтлагийнхаа ах нартай танилцаад дасаад аюу дайжгүй байжсэн. Одоо ингээд дуучны гараагаа эхлүүлээд те би одоо ингээд өстой мундаг хүн болчихноо амжилтанд хүрчнээ. Тэгээ миний уур баг ингээд амжилт маань зураагаад байж байгаа гэж бодсон чи тийм байгаагүй. Өстой ч ширэнгэн ойд орсон. Дуучны гараагаа эхлүүлсэн ч гэсэн хүмүүс танигдчих чадахгүй явуулсан юм билээ. Тэгэд бодит байдалтайгаа өөрөө хүлээж авсан юм. Үгүй одоо би үнэхээр ингээд
чадахгүй байна уу? Би одоо бүтэхгүй байна. Тэгэхээр ерөөсөө хичээгээд үзье гэж бодсон. Тэгээ entertainment-тайгаа уулзаад хэлсэн маань. Үгүй би юу ч байсан хийя. Надад юу ч байсан хамаагүй ингээд те санал байх юм бол ингээд надад хэлээдээ би юу ч байсан ингээд хамаагүй тоглоё, дуулыг бүжиглэе гэд хэлсэн. За ингээд entertainment-аас нь ийм нэг жижигхэн туслах дүр байна. Чи баг нэг хальт хэдхэн секунд харагдах юм байна. Өө тэгээ би явъя гээл. Тийм musical тоглох өрөө тэгээ цэрэгт явах гэх тэгээ. Тэгээ явчих юм зэрэгт. Гэхдээ энэ нь болохоор цэрэгт байгаа юм шиг одоо яг жихэн цэрэгт очиод бэлтгэл хийж байгаа нэвтрүүлэг байхгүй. Хойд цэрэгт бол яваагүйсэн зэрэг албаараа хаагүй сүүл таасан. Эд за тэгээ би одоо алдартай болохын тулд юу хийх одоо бүгднгээ л зөвшөөрсөн. За ингээд нөгөө цэргийн одоо жинхэнэ нэр нь болохоор би жинхэнэ эр хүн гэсэн тийм нэртэй л нэвтрүүлэг юм байлаа л дээ. Жинхэнэ эр хүн гэсэн нэртэй. Тэгээ тэр нэвтрүүлэгт орсон чинь үнэхээр зөв сонголт байж чадсан. Яа тэгэхээр тэр нэвтрүүлгээр хүмүүст өөрийгөө маш сайн таниулж чадаад одоо бол яг нь нээвэр хайлтын систем дээр ямар нэгэн алдартай ч үгүй ямар нэгэн зүйлийг хайхаар ингээд одоо жигсаалттай 1-р байр 2-р гэж гарч иргээ болцсон л доо. Тухайн үед бүр ингээд нэр нь нэгт гарч ирээд хүн болгын Пак Кён шиг гэдэг ч одоо хин юм бэ гэж хайж эхэлсэн маа. Тэгээд дараа нь хүүе энэ зия гэдэг хамтлагт чинь Пак Кён шиг гэж хүүхэд байсан юм үгүй юу? Тэр үс танигдсан. Тийм тэр юус дундаасаа танигдана гэдэг нэрээ ховор. Одоо хэдүүлээ ч гэсэн бодоод үзэхээр маш одоо алдартай хамтлаг байгадаг. Гэтэл бүгд яг бүх гишүүнийг мэддэг үлэггүй шүү дээ. Нэг төлөөлүүлсэн ганц хоёрыг л мэддэг шүү. Тэгэхээр тэр чинь үе юм өстөж жоохон амар өрсөлтөнд тэнцэж байгаа юм. Тэнцэл дундаас л гарч ирэхин тулд бүх төрлийн нэвтрүүлэг юу байдгийг те мюзикл бүгдд нь тоглодог байсан юм байлаа. За ингээд жинхэнэ эр хүн нэвтрүүлэг түүнд мэдээж амар байгаагүй. Яа тэгэхээр маш одоо хүнд бэлтгэлийг жигнэсээ яг ингээд хийдэг. Одоо зүгээр та ингээд нэвтрүүлэлд орж байгаа юм чинь те зүгээр ингээд 50 байж нэг тиймэр хүн бол байхгүй. Яг л жинхэнэ цэргийн бэлтгэл. Тэгээ эн чинь нэг жил хагасын туршийн зураг авалтанд орсон юм байлээ. Тэгээ сар болгон цэргийн ангиар ингээд яваад тухайн цэргийн ангид хамгийн хүнд бэлтгэл гэж байдаг гинэ. Цэргийн анги болгон арай өөр юм шиг үлээ. Тэр хамгийн хүнд бэлтгэлүүдийг ингээд хийгээд нэг дугаар ингээд гаргаж явдаг байсан. За ингээд ийм төрлийн зураг авалтанд ороод өөрөө л ерөөсө гэртээ ирэхэд ямар ч юм тамир тэнхээгүй нөгөө цэргийн үрдэгний том шар цүнхүүд тийм цүнхтэй ингээд өрөөндөө орж ирэл хэвээр хувцснарааш тайлах боломжгүй ингээд ороод унтчихдаг байсан гэж байгаа. Тэгсэн чинь нэг өдөр ингэсэн гинэ. Гинтхэн менежер аханд дөнгөж нэг юм хэвтэл байжсэн чинь гүүж орж ирсэн ээ. Хүүе яана бөө юм боллоо зураг авалтын бүх бичлэг ингээд устцсан байхгүй болсон гинэ. Тэгээ одоо чи буцаж очиод дахиад тэр зураг авалтандаа ороо дахиад тэр хүнд бэлтгэл хийхээс арга байхгүй гэж хэлсэн гинэ. Тэгээ манай хүн гацаадгүй одоо яана тэ өөр ахнар бас зураг авалтанд орж байгаа. Ахнар ингээ явцсан юм яасан хийсэг асуусан чинь нөгөө менежер нь хэлжилдэг. Ахнар аль хэдийн очсон. Тэр нөгөө цэргийн харан тэ цэргийн ангийн гадаа чамаа хүлээж байгаа чи л одоо үлдсэн байна гэж дуудаад. Тэгэл өстө яана энэ гэл нөгөө нэг айхтар том цүнхөө үүрэл ингээл буцаал яг гаргаад хаалган дээр очиж сэрсэн гэж байгаа. Йой. Зүүд юм уу? Яац юм болдоо л гэж бодлоо штэ. Ийм хэмжээгээр драматай болсон. Ямар амар юм бэ? Бүр ингээ байнгын нэг юм одоо чинь тэгээд бүр энгийнч бэлтгэл биш штэ. Хамгийн айхтар бэлтгэл дээр нь очиж ингээ хийдэг ус учраас зүүд нь хүртэл ийм айх болсон. Тэгээд бүр ингээ айгаа зүрхэн салглаад ингээ өглөөс ирсэн гэж байгаа байхгүй. Тийм айхтар хүнд бэлтгэлийг хийдэг. Гэхдээ нөгөө талаараа энэ нэвтрүүлэгт орж ижил өөрийгөө хүмүүс таниулж чадсан. Хэрвээ магадгүй энэ нэвтрүүлэгт ороогүйсэн бол Пак Кён шиг гэдэг жүжигчнийг хүмүүс бас анзаарахгүй өнгөрөхөөсөн билүү те. Тийм байна. Тэгэхээр Аз гэдэг нэг тийм амар ирчдэггүй юм шиг үлээ. Тэгтээ хичээл зүтгэлээс байж тийм. Тэр хүнд бэлтгэлийг хийгээд тэндээсээ даваад гараад ирж байгаа юм. Тэгэл одоо нэр хүндэт болсон гэсэн үг. За жүжигчнэр амжилтанд хүрсэн түүхээс нь танилцуулах юм бол 2013 оны хит драма бол Өв залгамжлагч кино уран бүтээл тоглосон. За энэ бол өөрийгөө тодорхой хэмжээнд таниулж чадсан. За 2014-өөс 2015 оны хооронд цацагдчихсан амралтын өдрийн хит драмад тоглосон юм байна. За энэ What Happens to My Family гэж байгаа 43.1% үзэлтийг тухайн үед авч исэн. Тэгээд энэ драмагаар бол өөрийгөө маш сайн хүмүүст таниулж чадсан. Гэхдээ нөгөө талаараа зураг авалтын талбайд бол байнга загнуулдаг гэсэн гэж байгаа. Яа тэгэхээр ахмад жүжигчид их тоглосон. Тэгээд тийм учраас ахмад жүжигчид бас залуу жүжигчдийг мэдж байгаа штэ сайн жүжиглээд нөмөжлээд нүгдийг мэдж байгаа. Тийм учраас зураг авалт дууслаа. Хөөе Пак Кён шиг хүрээд ир чи сая ингэсэн шүү. Чи энэ текстээ ойлгосон юм уу? Яг гол нь юу ингээл ингээ энэ мэдчлээ асуудаг. Тэр болгонд нь ингээл сандраад хариулдаг гэсэн гэж байгаа. Тэгээд сүүлд утгад бол үнэхээр өөрт нь тэр хэмжээгээр туршлага болсон. Тэгээ одоо ингээд энэ он цацагдсан Эрдэнэсийн арал кино бол бараг энэ жүжигчин залуугийн үнэхээр шилдэг бүтээл болсон гэж хэлэхэд хэлсдэггүй. Хүн болгол энэ киног нь үзчихэд хүүе энэ жүжигчин залуу яг мундаг жүжиглэдэг мэднэ. Гэхдээ бүр ийм айхтар мундаг жүжиглэдэг гэдгийг мэдээгүй штэ гэх мэтчлэн магтаал их сонссон юм билээ. Жишээлбэл уран бүтээлд хамтран тоглосон жүжигчин. За бидэнд бол амьдралын эдрэг киноны нэг инхагийн найзаар танигдсан жүжигчин Хожун хөдөгч хэлжсэн гинэ. За би энэ Пак Кён шиг ялагдахгүй тулд маш хичээсэн гэж хэлжсэн гэж байна. За
Тэр нь хоожооно жүжигчин маань өөрөө ямар их туршлагатай хүн блэ те. Тийм шүү. Тэгэхээр энэ залуу жүжигчинд ялагдахгүй тулд хичээжсэн гэдэг маань тэр хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг. Урлагийн өөр одоо яг энэ нэг тогоонд чидж байгаа хүмүүсийн хувьд те хүндлээд нэг хүлээн зөвшөөрж байгаа л гэсэн үг юм байна. За тэгээд жүжигчин залуугийн хувьд бол бас зүгээр суугаагүй юу гэдэг би ч одоо нэг дуучин те ингээд бас нэг азар алдартай болоо тэгээд одоо жүжигийн санал бол ингээд уран бүтээлийн санал ирж байгаа гэдэг яг хальт молт гээл те тийм бол байгаагүй халтуурсан юм байхгүй. Үнэхээр хичээдэг гэсэн. Тэгээд сая UQ-с нэвтрүүлэлт орох үеэр бусад хүмүүс 3 цаг бэлтгэл хийж хаад би 6 цаг бэлтгэл хийдэг гэсэн. Үнэхээр хичээнгүлэн хийж иж одоо энэ үр дүнд хүрсэн тухайга ярьсан билээ. За дараагийн баримт нь тал бүрийн авьяастай. За. Усан чумбах дуртай юм байна. Тэгээд мэрэгжлийн үнэлэхтэй. За тэгээд усан дотор бол загас шиг. За тэгээд одоо газар дээр бол тэгээд юу гэлээ? Юу цан ман унаа явчихдаг гэсэн. Хоёр нутагт юм байна шүү дээ. Тэгээд бараг тийм л юм шиг. За тэгээд бас багасаа морь унжсэн. Тэгээд морин дээрээс ном сум харуулж чаддаг гэж. Оо, Чи бас болж тий. одоо ховор талтай. Солонгосчуудын хувьд бол тийм шүү дээ. Манайхан бол бүгдээрээ чадна гэсэн. Тэгээ би арай чадахгүй юм байна. Яг морин дөрөндөө байгаа юм да. Тэгээ бас байгаа. Яг хийн гэвэл хийчих л байна та. Тийм. Тэгээд солонгосчуудад тэгээд бас нэг юм морь унах жоохон ховор юм шиг Ховор тийм. шүү дээ. За мөн машин барихтаа одоо маш сайн хурдлах дуртай. Тэгээд SBS телевизийн нэвтрүүлэлт орох үеэрээ өөрийгөө мэрэгжлийн уралдааны машиныг ч гэсэн маш сайн жолоож чаднаа гэдгээ батлан харуулсан юм байлээ. За тэгээд бас кендогийн зэрэгтэй хобби нь бас тоглоом шин тоглоом гарч ирэх юм бол татаж аваад шуутхан тоглолдог. Тэгжээ сэтгэл санаа намардаг шүү дээ. Сайн ч тоглож чаддаг. За мөн загасчлах дуртай гэх мэтчлэн хобби нь бол өөрчлөгдсөөр л байгаа гольф тоглох дуртай гэсэн байлээ. За мөн их тийм шулуун шудраг зантай. Одоо нэг тийм юу гэдэг хайртай бол хайртайгаа шууд хэлцдэг. Угаасаа амьдралынх нь ураа нэг хайрлаж амьдарцгаая гэсэн ураатай амьдардаг юм билээ. Тэгээ бүгд нэг хайрлаж амьддаг бол сайхан шүү дээ. Тэгээ одоо тэрийг илэрхийлж яах нь ер нь бол зөв гэж боддог. Тэгээ ер нь пенүүдэд барилж байгаа хэлждэг хайртай гэдгийг илэрхийлдэг. Бага бахта нүүрний хувиралгүй юм сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй хүмүүс нэг ийм сонир хүндий санагддаг гэсэн гинэ. Тэгээ хүмүүс яагаад бусдад ингээ хайртай бол хайртайгаа хэлэхгүй те дуртай бол дуртайгаа хэлдэг байсан юм болоо гэж боддог байсан. Тэгээд жүжигчин маань кинонд хамтран тоглосон багийнхандаа ч гэсэндээ байнга хайртай гэдэг хэлж идэг. Тэгээд хүн угаасаа нэг хайртай гэд хэлчихээр эргүүлээд би ч гэсэн гэдэг ингээд зөөлрөөд ирчдэг шүү дээ те. Ер нь бол ингээд хайр халдварладаг л гэж үздэг юм билээ. Тэгээ магадгүй эцэг эхийн хайранд өссөн айлын баг болоод ч тэрүү те аавда ахтаа бол байнга л ахаа би танд хайртай шүү гэж хэлж идэг гэж байгаа. За дараагийн баримт нь юу вэ? За энийг би өмнө ярьжсэн маань ах нь гинт сайн ханддаг болсон гинэ. Нэг ахтай ах нь тэгээд одоо мэдлэгтэйж баг ингээл өлөөрөө өшгчөөл ингээл мэдлждэг. Тэгээд нэг тийм зөөлөн ах бол байгуу гэж байгаа багт нь. Тэгэл байнга одоо хоорондоо муудалцаж зодтолдог. Тэгээд зодтолдог гэхээс илүүтэйгээ зодуулна шүү дээ дүү юм болохоор байнга зодуулна. Тэгээд ч тэр ахтайгаа бол нэг дотн бол өсөөгөө багтаа бол тийм дотноогүй. Тэгсэн чинь нэг өдөр жүжигчин залуу компьютер тоглоо суужсэн чинь ах нь өрөөрөө нь орж ирсэн гинэ. Тэгэл одоо бодчихил. За одоо учир зүггүй намайг зохиол эхлэх байх та гэж бодсон чинь өрөөнх нь хаалгааг онгоолгож орж ирсэн ээ. Гинтхэн толгойг нь илсэн гинэ. Тэгээ илэхээр нь гайхадгүй энэ ийм хүн биш дээ. Яагаад илээд байгаа юм бол тоо миний юм бүр өдөр ойртсон болоо. Бараг те Өнөө маргаашгүй юу? Энэ ингэх хүн яач биш гэж бодсон. Тэгсэн чинь гинтхэн ах нь хэлжилтэй. За миний дүү өлсөөгүй юу? Ах нь чамд гоймон чанаад өгөх үү? Тэгэхээр гайхаад та ч яагаад гинт ингэж байгаа юм бэ? Тэгсэн чинь үгүй ахыгаа те өнгөрсөн хугацаанд ингээд чамд жоохон онцгой хандчихсан нэг уучлаарай ах нь одоо тэ чамтай ингээ эвлэрмээр байна гэд ухаарц. Тийм ухаарц. 10 жилд байх та гэсэн шүү дээ. Ингээд эвлэрээд энэ цагаас хойш улстай жихэн маш гоё дотн ах トゥ ус болсон. Одоо ингээд нэгнийхээ төрсөн өдрөөр сайхан хоолунд хийж өгч дайлдаг маш дотн харилцаатай болсон гэж ялээ. Би тэгтээ ингэж утсан байхгүй юу? 10 жилдээ биш од усныхан дараа ингэж хандсан болов уу? 10 жилдээ тэгсэн тухай орсон байлээ. Дараа нь од усныхан дараа ингэх юм бол бас эвгүй шүү дээ. Энд ч одоо тий. Худлаад олцсон чинь тэгээ. Зайл 10 жилдээ л ухаарсан юм байна шүү дээ. Тий тэгэхээр бүр ухаарад ахтаа бол одоо сайхан дотн харилцаатай гэсэн билээ. Тий. Яаж амжуулдгийг бол доо гэмээр л их юм хийх юм да. Өө тийм цаг завгүй мэдгүй яаж амжуулаад. Дээрэс нь хүн болгон руу хайрын харцаар хардаг. Энэ бас их алдартай. Бас маш олон алдартнууд дүүтэйгээ суулгахыг хүсдэг гэж хэлээ. Тэгээд яагаад тэгэхээр эргэн тойрныхоо хүмүүстэй маш сайхан харилцаатай ямар нэгэн байгууллагт ч юм уу эсвэл одоо зураг авалтын талбайд ингээл шинэ баг байгаа шүү дээ маш олон баг. Одоо нэг зураг авалтын талбайд чинь бараг 200 хүн ажилладаг тий. Тэр хүн болгон л бараг дийлэнх нь л баг Кёнжүүж ч юм бол үнэхээр дайггүй залуу шүү гэж ярьдаг. Ам сайтай байдаг. Тийм учраас эргэн тойрны хүмүүс ч гэсэндээ ер нь бол энэ одоо дүүгөө бол тий жүжигчэн залуутай суулгахад харамсахаар үнэхээр дайггүй залуу гэж боддог тухай. Нэрэл хайрын арчтай дүлгүүхэн тэмнүүдэнд бол ахаа.
Залуу байна уу? Тэгээд их чимэд жүжигчд ч гэсэндээ их сайн харилцаатай байдаг. Тэгээд хүндэлдэг мундаг дүүн гэсэн. Мундаг байна уу? За баярлалаа. Энд хүргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцай амын хариулагчаар өндөрлөнөр ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулалтаа энэ дахиад зарлагдсан байна. Мөн терапевтийн цагирлаа өвдөж цагаа буулд терапев өргөжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгийг улаан сонсорой. Түр баяр та баярлалаа. Баярлалаа.